Доктор Stripper подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол сургуулийн орчинд дох чихэрлэг хүнсний хэрэглээ. Энэхүү сэдвийг ярилцаханд бол бид студийн нэг хүндтэй зочныг урьсан байгаа. Энэ бол Ана ухааны магистр Хоолзууч Хуланга. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. Бидний өнөөдрийн ярилцах байгаа энэхүү сэдэв бол маш өргөн хүрээний ойлголт гэж харж байна. Гэхдээ бид илүү хүүхэд тэгээд асран хамгаалагч нар ээж аав эмээ өвнөрт илүүтэйгээр чихэрлэг хүнсний хэрэглээний одоо зөв зохистой байдал түүнээс шалтгааллах эрүүл мэндийн учрын хор хөнөөлийн талаар бяцхан ч гэсэн мэдээлэл дамжуулах юм зорилготой байгаа. За тэгэхээр бид ингээд хүүхэдтэй өдөрт хэдэн төгрөгийг карман юм болгож өгж байгаа вэ ээж аав нар маань. За тэгвэл тэрхүү өгсөн мөнгөнд чинь худалдан авалтанд хүрэлцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүн сургуулийн иргэн тойронд ямар бүтээгдэхүүн байдаг вэ гэдгийг энэхүү ярилцлага эхлэхээс өмнө би ээж аав нарыгаа нэг өөрөөсөө асуугаасай гэдэг асуултаа бас эхлэмээр байна. За тэгэхээр чихэрлэг хүнс гээл одоо бид ингээд яриад эхлэхлээр ерөөсөө бүх төрлийн ундаа, шоколад те бүх төрлийн хатуу болон зөөлөн бүтцээ чихэрнүүд гэдэг ингээд нүдэнд харагдах бид нар чихрийг бүгд мэдж байгаа. Бас нүдэнд харагдах чихэр байдаг гэдгийг бас хоёлоо бас энэ одоо ярилцлагынхаа хүрээнд бас мэдээлэл өгнө гэж би бас итгэж байна. Тэгээ нөгөө нүдэнд харагддаг сахар хэрнээ далд сахар хэлээд байгаа байхгүй юу? Жишээ нь тоортой тий эсвэл одоо бидний өдөр тутам мэддэг паюуд тий чоко пай эсвэл өөр айгүй олон төрлийн паюуд одоо худалдаанд авих байгаа. Тэр паюудад тэр чигээрээ ер нь сахар гэж хэлж болно. Бас айгүй олон төрлийн ундаа байна. За сүүлийн үед бас худалдаанд байгаа сүү яг сүү гэж хэлээд байгаа боловч маш чихэрлэг айгүй их сахар агуулгдсан. Тэгээ яг сүү орсон гэхээс илүү яг сүү горлол айгүй бүтээгдэхүүн хийцэмэрхүү ундаанууд айгүй сүүл борлуулагдчихжээ л да. Сая эцэгчүүдийн бас шинэ жилийн боловсролыг бид бас нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэдэг тийм. Энэ дээр бас яг нөгөө таны хэлсэн санал дээр хоол зүйч нар бас яг санал нэгддэг. Яа тэгэхээр бид нар хамгийн түрүүнд хоолны зөвлөгөө өгөхдөө та хүүхдтэй өгч байгаа өдөр тутмын өгч байгаа карманы мөнгө нь яг сургуулийн хажуутын дэлгүүр одоо цайны газраар яг ямар хоол худалдаж авч чадах вэ? Яг юу авдаг вэ? Тэгэхээр бид 10,000 төгрөг өглөө 10,000 төгрөг хүүхд чи юу худалдаж авч чадах вэ? Өдөрт 10,000 юм уу? 7 хоногт 10,000 юм уу? За 7 хоногт 10,000 бол тэр хүүхд өдөрт 2,000 төгрөг юм авах гэх юм бол тэр нь яг юу таарч аваа гэдэг заавал мэдэх хэрэгтэй гэж эцэгчүүдэд зөвлөдөг. Тэгээ өөрөө очиод худалдаж аваа. Тэгээ бид нар мэдээж нөх хүүхдээ ингээл хорон ертөнцөөс салгаал одоо энэ олон хүнсний сонголтын дунд хүүхдээ зөвхөн юм эрүүл хоол хэдүүлэх боломжгүй л дээ. Тэгэхээр хүүхдэд хамгийн зөв одоо энэ олон ус шалгарсан арга бол хүүхдэд шинэ жилийн боловсрол болох. Эцэгчүүд бас шинэ жилийн боловсрол болох. Аль хүнсийг сонгож идэж болох вэ гэдэг тэр сонголтыг өгөх нь л хамгийн зөв одоо ирээдүйд алхам гэж бол үздэг та. Сонголт гэдэг дээр бас нэг юм асуулт байна надад. Нийтээрээ бид нэр одоо сүүлийн жилүүдэд эрүүл зөв хоолтын талаар ялангуяа хоолн дотор байгаа бодисууд нь юунд хэрэгтэй юм бэ гэдэг нэг талаараа бас ойлголтууд нэмэгдсэн гэж би хардаг. За тэгэхээр бидний өдөр тутамдаа авах хоол тэжээл дотор нүрс ус, уураг, өөх тос гэдэг гурван нэгдэл бол заавал байх ёстой гэдгийг энгийн одоо ард иргэд маань мэддэг болсон. Тэгвэл энэхүү нүрс ус гэдэг байгаа бүрдэл маань өөрөө өсөж байгаа организмын хамгийн чухал хэрэгцээ байдаг. Эмч хүний хувьд энийг бас би хэлэх хүсдэг. Таны хүүхэд өдөр тутам өсөж байгаа таны хүүхдийн тарих өдөр тутам одоо томорч сэтгэхүйн чадамж нэмэгдэж байгаа. Энийн хамгийн үндсэн бодис бол нүрс ус юм шүү гэдгийг би бас хэлхийг хүсдэг. Тэгэхээр энэ нүрс ус гэдэг чинь өөрөө чихэр юм уу гэдэг асуулт гарч байна. Энэ дээр таны яг саяын жишээн дээр нөгөө сая нэг юм кето хоолны дэглэм нүрс ус бассан буюу гурал буудаа төмсийг хасаа хоолны дэглэм Монголд айгүй том давалгаа явуулаа шүү дээ. Айгүй одоо модонд орш трендэд орсон тий. Яг энэ дээр одоо надаас нэг зөвлөгөө авсан нэг эцэг яасан гэхээр хүүхдийнхээ хоолны нүрс усыг тэр чигт бассан юмсан. Ирүү яг тухайн хүмүүс бол өөрсдөө эрүүл хоолж ийн гэж бодож байгаа. Гэтэл сая эмчийн маань хэлсэн шиг хүүхдийн одоо нөхцөлтийн хурдыг бид ерөөсөө мартаж болохгүй. Тэнд чинь нүрс ус айгүй хэрэгтэй. Тэр нүрс ус гэхээр дотроо хоёр төрлөө кавичгэн тий хоёр өөр. За нэгдүгürt нь болохоор бид нар нөгөө нийлмэл энгийн гэж хоёр ангилаад та. За нийлмэл гэдэг нөгөө нэг гурил буудаа төмс тий. За тэр дотор нэг гурилжин буудаа хар буудаа хүч буудаа гэл маш олон төрөл байгаа тий. За эдгээрийг хүүхэд заавал идэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ хүүхэд өсөж байгаа бие организм нь хурдтай ингээд одоо тэр процессыг бид ерөөсөө мартаж болохгүй. Хоёр дахь кавичганд байгаа энгийн гэж хэлээд байгаа. Энгийн нүрс усанд юу орж байгаа гэхээр нөгөө нэг чихэр ундаа нөгөө сахар бид нар ингээд монголчууд бол сахар бол эрүүл мэнд хортой гэдэг бол ерөөхдөө бол ойлгоцсон. Гэхдээ сахар чи хаана хаан бэ гэдэг дээр асуулт тэмдэгтэй гаддаг. Харахад ингээд зүгээр юм йотон биш боловч дотор маш их сахар агуулсан маа хүмүүсийн бүтээгдэхүүнүүдээр хүүхдүүд маань айгүй өндөр хэрэглээтэй байгаа тийм. Тэр нөгөө энгийн гэж хэлээд байгаа тэр би мод айгүй хурдан шингэдэг
зөвхөн илчлэг одоо дотроо агуулдаг. Дотор нь ямар шинжлэх бодис заахгүй эдгээр бодисууд одоо хоол хүнс гэж хэлээд байгаа бүтээгдэхүүнүүд маань хүүхдийн эрүүл мэндэд сөргөр нөлөөлж байгаа. Шинэ нэг одоо энэ ч байна л та сахар нэг одоо юм ятанг аваад хүүхэд идэхэд лундаан тэмж хичнээн ширхэг байна тий. Тэгэд одоо сая хэлж байгаа дэр нүрс ус гэж хэлээд байгаа. Гэхдээ нүрс ус бүгдээрээ муу биш. Гэхдээ бас бүгдээрээ сайн биш. Тэр энгийн нүрс ус гэж хэлээд байгаа. Энэ сахар чинь нэг ийм ятанг итгэл хүүхдийн дархлаа 32 доош унж байгаа байхгүй. Тэгээ ой тогтоох чадвар суларч байгаа. Тэгэл хүүхдийн эрүүл мэндэд ингээ аягүй сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр бид нар энийг яг нөө хүүхэд маань сонгож хэрэглэж байгаа гэдэг дээр эцэгчүүд ялангуяа хараа тавих хэрэгтэй тий. За одоо сайн ингээ бит хоёр нөгөө ятанга бариад хэлсэн тий. Энэ бол нөгөө энгийн нүрс ус буюу элсэн чихэртэй. За тэгвэл бид нар нөгөө нэг ээж аав нар өөрөө энэний цаана тэр бүтээгдэхүүн дагуулагдж байгааг нь хаанаас харж болох юм бэ гэдэг бас нэг тийм одоо асуулт байх үүсэхгүй сая ундааны талаар жишээ авлаа. Дэлхийн нийтээр кола гэдэг ундааг таашаалan хэрэгжилж байгаа. Энийг бид нар зогсоох боломжгүй. Гэхдээ хідэн ширхгийг хэрэглэх үү гэдгийг бид нар харин зогсоож чадна те. Тэгээ одоо та хэд ингээд хардаа кола буюу энэ бидний сонгож уудаг ундаан доторх нийт нүрс усных нь хэмжээ 39 г. Нийт нүрс усных нь. Түүнээс яг сахар буюу энэ йод маань 39 г байгаа байхгүй. Тэгэхээр нүрс ус өдөрж игээд энгийн нүрс ус. Нэг удаагийн нэг ботл буюу нэг сав ундаа авахд бид нар даруй 40 г-ийн элсэн чихрийг л ерөөсөө идчихэж гин гэж ойлгож болох нь. Тэгэхээр бид нар яг ийм энгийн одоо дадлуудыг бас эзэмших хэрэгтэй гэж бодож байна. 40 г гэдэг чинь одоо эн чинь ингээд 5 г байлаа гэхэд тэр 40 гэдэг чинь юу гэсэн үг вэ? 8 шиг тий. 10 20 30 40 аахгүй тий. Гэтэл бид нар эцэгчүүд хүүхдтэй шууд юм сахар өгөх үү? Тэ хүүхэдтэй за мачи сахар идчих гэдэг ямар ч ээж өгөхгүй шүү дээ. Ямар ч юм өгөхгүй. Гэтэл далд хэлбэрээр агуулгадж байгаа сахар бол хүүхдэд бид нар нэг гундаг нэг доор уужаа шүү дээ. Тий, нэг доор. Тэгээд зарим тохиолдолд нөгөө нэг баяр ёслолын үерч гэдэг юм уу те. Эсвэл магадгүй тухайн хүүхдэд ингээд өдрийн турш гэр бүл нь одоо ажилтай байдаггүй хүүхд бол үлсгийн эрхэнд яах нь нөгөө гэрийн ойролцоо дэлгүүрээс хідэн шиг ундаа ууж аваа гэдэг бас бид нар бас тэрийг мэдгүй байгаа учраас яг ингээд 8 ширхэг биш үү гэд хэлээд байгаа учраас энэ гэж би харж байна. Тэгээ энэ дээр бас нөгөө хүүхэд үлсэнгүүт бие махбод яаж айлдвал шууд энгийн нүрс ус усдаг. Шинэ эмэгтэйчүүд амар хоолны дэглэм байна гэдэг амар хичээж ирсэн аа. Гэртээрээ шууд цэвэдмэр санагддаг шүү дээ. Тэр дэглэм яах вэ гэл тээ. Тэгэхээр бие махбод яадаг гэхээр айгүй үлсэх үед яадаг гэхээр шууд л энгийн нүрс ус идэх тэр тохиог өгдөг гэсэн. Шууд л тоор хэдмэр санагдана, шууд л ундаа умар санагдана. Хурдан хугацаанд энерги гаргаж авах тэр хоол хүнсийг шууд автоматар хайдаг байхгүй. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхдэд өглөөний цайгаа уулгаж гаргах нь хамгийн чухал. Ялангуяа зөкстөө хоолтын суур ойлголтон дээр өглөөний цайгаа уудаг хүүхдүүд одоо нийгэм биелэх байр суурь нь илүү өндөр байдаг. Өглөөний цайндаа бас юу ичинг дайгууч чухал боо талах гэдэг нөө хоол гэдэг нөө хоосон гараад байна уу гэдгээс хамруулаад тухайн хүүхдийн нэгэн дийслэх буюу ангийнхнаа дунд дийслэх байр суурь сургалтын амжилтанд хүртэл нөлөөлдөг гэсэн юм судалгаанууд байдаг. Тэгэхээр заавал хоол өгч өглөөд одоо хүүхдээс сургуульд нь явуулах хамгийн чухал. Одоо яагаад заавал ингэ сахар битгий эргэлээч гэдэг англиар алсын үр дүнгийн талаас нь бид нар сэргийлэх гэдэг байгаа гол зорилго нь. Тэгэхээр бид нар нөгөө нэг одоо энэ өсөж байгаа энэ бяцхан хүүхдүүдтэй зүг зохистой хэрэглээг ингэ дадлыг хэвшүүлчих юм бол бид нэр ирээдүйд үүсэх тархалт, зүрх судасны өвчний эрсдэл, сэтгэл зүйн эрүүл мэндийг бас хамгаалах гэдэг. За энэ дээр айгүй олон судалгаанууд байдаг. Ялангуяа Харвард, за тэгээд Америкийн хүүхдийн академиудаас хийсэн судалгаа байдаг. Хүүхэд үлэн дээрээ буюу саяны хоол зүйчийн манд хэлснээр өглөө юм мэдээгүй байжгаад энгийн нүрс ус хэрэглэхлээр цусан дахь сахарын түвшинг огцом ихсэгдэг. Бүр одоо нөгөө нэг юм шох уур шиг тий одоо графикаар ярил маш өндөр болох. Эргүүлээд унж байгаа нь бас аимшигтайгаар буурдаг. Буурах үе дээр нь дахиад хэрэглээ нэхэгддэг. Организм өрдөө тэгж ажилдаг. Гэтэл хоолоо идээд гарсан хүүхэд бол ялангуяа нөгөө нийлмэл нүрс ус буюу ашигтай нүрс ус чинь бидний сахарыг юм тогтвортойгоор ихсгэж тогтвортойгоор буулгадаг хамгийн цаад юм физиологийн онцлог байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэр энэ тал дээр бас тэгтүүн нэрлвэл жишээлбэл яг энэ жишээн дээр шинэ өглөөний цайн дээр тий өглөөний цайн дээр чинь манайх бол банштай цайг хийж уддаг. Банштай цай шайгуу богино хугацаанд бол нэг 20 минут дотор олдог хоолшны хэрэг банш нь бэлэн байвал тий. Банштай цайж болно, жигсэн банш хийж болно, шарсан банш хийж болно тий. Эсвэл өндөр гэж болно. Омлет бас өглөө айгу амархан байдаг.
10 минутын дотор болдог хоол шүү дээ тий. Хэрэв будаа агшаацсан байх юм бол будаа тавд омлет гэдэг тий. Эсвэл зөвхөн өндөр шарж өгч юм үү. Тэгэхээр ер нь ээжүүд энийг зөвлөхөөр хүмүүс анх эхлээл амар юм хэцүү юм шиг сонсогддог. Яаж өглөө босч хоол хийх вэ гэдэл тий. Гэтэ үнэхээр эрүүл амьдрыг бол үнэхээр хүүхдийнхээ амьдралын чанарыг сайн байлгахыг бол бид өглөө хоол идэх бол хамгийн зөв сонголт. За сая сүүл гарсан 2019 онд гарсан MIT-ийн эрдэмтдийн гаргасан судалгаагаар ингээ харахад хүүхэд байхдаа шин тэжээллээ одоо шаардлагатай нөө төмөр, кальц, йод ялангуяа энэ хэдийг хамгийн сайн авч чадсан хүүхэд бол ирээдүйд одоо олох орлого нь өндөр байдаг. Хэрэг ээж одоо эмээ өвөө хүүхдээ өглөөс бол өглөөний цанд нь хэрэг та хоол иж өгч бол хүүхд ирээдүйд эдийн засгийн эрхчлөлттэй хүн болох нь тийм. Тэгээ ер нь л хүүхдийн шин тэжээлийн байдлыг хэр баг багаас нь хамааруулаад баг баг тусмаа хангалттай шин тэжээл авч чадах юм бол ирээдүйд тэр хүүхдийн одоо ажил, мэргэжил, бизнес, эрүүл мэндийн маш олон өргөн салбарт бид нар хүүхдээ хамгаалж одоо ирээдүйд өгөх гэдэг тэр үн цэнийг өгч чадж байгаа. Тэгэхээр би бол ээжүүдийг 30 минутын өмнөөсөө заавал 30 минутын дотор болдог хоолуудыг ингээд судлаад өглөө хүүхдүүдтэй хоол хийж өгсөл гэж өсч чинь тийм саяхан хэлсэн тийм шууд бид нар энгийнэрсээс буюу нэг өглөөний цай сериалууд байж болж юм. Эсвэл өглөө шууд боов таалах идэх тий. Тэр чин цусны тасаах хэмжээ яг адилхан эсэргээрээ бас нэгдүүлж авахгүй. Таалах хэд бид айгүй олон төрлийн сонголтоо авч айгүй өндөр чихрийн агуулмжтаач таалах байгаа. Бас яг гой хөрөнгөний таалах чинь айгүй олон сонголтуудтай болчлоо нэг үе бодвол тий. Тэгэхээр хүүхэд чи өглөө юу идэж байгаа? Гэр хов хоосон яваал өглөө арай чинь босоод бид нар ингээл хоцрол хүүхэд чинь сургуулийнхаа 90 тойрноос ингээл нэг ундаа авч уудаг засалгаанаар эсвэл мичгээр аваад идчихдэг бол та хүүхэдтэй ирээдүйд амар өндөр амжилтад хүлээгээд хэрэггүй л гэж хэлэхэд баг болохоор байна. За тэгээ бас улсад маань бас одоо дэвшилттэй зүйлүүд бас сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Ялангуяа бид нар бага ангийн тий хүүхдүүдээ харьцангуй нөгөө халуун хоолоор сургууль бүхэн хангаад эхэлсэн. Энэ бол маш том амжилт гэж харж байгаа. За энэний хажуугаар бид нэр дахиад л нөгөө карманы мөнгөн дээр дахиад тулгуурлаад ярих гэдэг юм л та. Бид нар нөгөө нэг харагдж байгаа одоо ундаанд байгаа сахархаа тухайдуулээ ярьсан. Гэтэл бас нэг ойлголт байна л да. Даалт сахар буюу сахар орлуулагч. Тэ одоо ингээд маркетингийн одоо зорилгоор маш их тэрийг ингээд сүүлийн жилүүд сонсогддог боллоо. Free sugar, сахаргүй, non sugar ч гэх юм уу тий илчлэггүй гэд. Яг энэ бүхний цаана ямар бодис байгаа даа. Одоо жишээ нь сахаргүй эсвэл илчлэггүй гэд тэнгуү хүмүүс автоматар гэж бол энэ эрүүл юм байна. Энд чинь нэг маркетингийн арга заш тий эрүүл юм бэ гэтээ амсангууд агиух сахар авагдаад байдаг. Тэр чинь нэг сахар орлуулах бүтээгдэхүүн бодисууд тэгээд байгаа байхгүй гэтэл сахар орлуулах одоо бодис чи өөрөө сахараасаа илүү хортой хүнийг донтуулах одоо юм процесс явагддаг. Эрүүл мэндэд илүү хортой гэсэн юм судалгаанууд бол гараад байгаа шүү дээ. Яг олон улсын нэршил нь бол чихрийн спирт юм билээ шүү дээ тий. Тэгээд би яг энэ тал дээр нэг юу мэдээлэл бэлтжижсэн учраас баг зэрэг ингээд уншлаа л да аспартам гэж байдаг юм байна. Одоо хаягнуудтай бас байна. Бүтээгдэхүүнүүд дотор xylitol гэх нэг ялангуяа бохин дотор байдаг те нөгөө sugar free gum гэдгийг бичсэн байдаг дотор яг тэр нэрээрээ тэгээ үндсэн бодис нь өөрөө нөгөө сахар орлуулагч буюу чихрийн спирт юм байна. Тэгээ энэ бүхэн яг нөгөө сая хоол зүйчийн маань хэлдгээр ялангуяа нөгөө хүүхдийн сонголт бүтээгдэхүүнүүд дээр сонголтын дээр илүү их бас юм маркетингийн зорилгууд орж ирдэг юм байна харамсалтайгаар. За Монгол улсын маань нийт үйлдвэрлэгчний дунд харьцангуй гайг байх. Ер нь дэлхийн маркетинг өөрөө бас энэ хүүхдэд хэрэгтэй сүүс хүм бүтээгдэхүүн, хүүхдэд хэрэгтэй одоо жүүснүүд дотор энэ сахар орлуулагчийг бас даалт хэлбэрээр ингээ буруу сурталчилгаа явуулснараа бас эрүүл мэндийн дараагийн эрсдлүүд гарч ийн л та. Жишээлх юм бол энэ чихрийн алкогол маань өөрөө нийлмэл энэ энгийн нүрс ус шиг цусан дах сахарыг огцом өсөхгүй ч гэсэн илгэнд очиж нөгөө задралын процесс явагддаг учраас нөгөө насанд хүрэхчдийн илгэний үхэлт гэдэг шиг тийм процессыг бас ингээд үүсгэж юм гэсэн судалгаанууд нэмэгдээд байгаа учраас би бас энэ сахар орлуулагчийн талаар дуртахыг бас хүслээ. Тэгээ бас донтуулах та процесстэй гэдэг ааш. Тэгэхээр сахар орлуулагч чинь бас тухайн бүтээгдэхүүнтэй уйдаг байгаа байхгүй. Тэг байнга тогтмол хэрэглэх ийм дадал суул одоо тэр нь хамгийн эрүүл мэндэд дуртай байгаа та. За манай хуланга хоол зүйч маань бол ялангуяа ерөнхий боловсролын сургуулиуд дээр бас зөвлөгөө өгдөг. За тэнд бас нөгөө хоол зүйчийн мэргэжлийг ашиглаж хүүхдүүдэд бас зөвлөгөө өгдөг юм байлээ. Тэгэхээр таны ажигласнаар ер нь яг энэ манай өнөөдрийн сэдвтэй холбоотой сургуулийн орчинд дах чихрлэг хүнсний хэрэглээ ер нь хүүхдүүдийн нийт массын дунд ямар байгаа гэж харагдчихээн. За бас ээж аав нар насанд хүрэгчид юун дээр илүү анхааруул нэг жоохон ч ихсэн гэрэлтгийг харагдахаар байна гэж харж байгаа. За ялангуяа нөгөө бидний сүлжээ энэ дэлгүүрүүдээ хүүхдүүдээ чихрлэг ундааны хэрэглээ
Тэгээ чихрийн хэрэглээ шууд орж ирэл шууд чихэр аваад гарахад илүү хурдан баад байхгүй. Тэр бол айгүйх юм завсарлага 5 минут 10 минутын завсарлага эсвэл их завсарлагаанаар айгүйх ажиглагддаг. Шууд орж ирэл чихэрлэг бүтээгдэхүүн аваад гардаг. Тэгэхээр миний хамгийн их хэлдэг юм эцэгчүүдийг хүүхдийнхаа яг сургуулийн 90 50 дэлгүүр өдрөө орж үз. Тэгээ хүүхэдтэй юу сонгохыг илж өгөх. Тэгэхээр хүүхд нэг удаа одоо шихэр сонгож болно нөгөө дараагийн удаа яг эцэгхийн санал болгосон бүтээгдэхүүнийг сонгодог байхгүй. Тэгэхээр яг ямар бүтээгдэхүүнтэй ингэдэг аюу сайн судалгаа бид өөрсдөө хийхээс өөр аргагүй болчихоо та. Тэгэхээр хүүхэдтэй одоо би мөнгө өгсөн болцсон гэж ерөөсөө хандаж болохгүй. Тэгэхээр заавал 90 50-ны үндэсний бүтээгдэхүүн дээр судалгаа хийгээд тэгээ таны өгч байгаа яг хамааны мөнгө хангалттай үйл дээр аюу сайн анхаараасай гэж хүсэж байна. Тэгээд юу худалдаж авч байна. За энэ бол бас айгүй зөв. Бид нөгөө нэг тэд нар угаасаа мэдэхгүй гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй те. Харин мэдүүлэх буюу сонголт олгох, ойлгуулах хүмүүс нь бид нар учраас жоохон энэ дээр бас илүү жоохон юм анхааралтайгаар байвал бас зүгээр яах гэдэгтээ санал бас нийтж. Тэгээ энэ дээр бас нөгөө нэг хоол зооныг боловсрал болох харагдаг нэг хүүхдийг буруутгахгүй. Одоо чихэр эзний төлөө тэр хүүхдэд буруутгалыг ерөөс мэдрүүлж болдог. Шинэ эцэгчүүд ингээл аста чи муу хүүхд учраас чихэр идэж чинь чиний шүлжээ өвдөн гэл айлах замаар ерөөсөө боловсрал одоо юм хэлж болохгүй гэсэн. Харин яадаг вэ гэхээр урамшуулах дандаа магтах. Хүүхэд нэг удаа чихрээс татгалзаад сүү авч уух ч юм уу те эсвэл арай эрүүл мэндээ сайн хүнс авангуут нь тэрийг магт урамшуул сайшаах. Тэрийг бусад хүмүүст хэлэх, найзуудтай хэлэх, нүүрэн дээр бусад хүмүүст магтах. Ийм аргаар л хүүхдүүдтэй бид нар төлөөлж чадна. Тэрнээс шууд тэгвэл тэгдэг гэж гэдэг үг бол хүүхдийн чихний хажуугаар өнгөрнө. Чи тэгж идэж болохгүй шүү гэдэг үг бол дахиад чихний хажуугаар өнгөрдөг. Тэгэхээр бид нар яг хүүхдэд дандаа магтана. Дандаа зөв сонголтуудыг л бид нар дандаа урамшуулаад магтаал тэрийг ингэ дэлгэрүүлж ярина. Тэгээд тэр хүүхдийн дадлыг хурдан өөрчлөгддөг. Би нэг сонирхолтой контент үзчихсэн. Донат нэг улаан айлан байгаа. Тэгээ тэр хоёр бол нүрс усны ангууламж нь яг адилхан 20 г нүрс устай. За тэгээ тэрийг ингээд хүүхдүүдэд сонголт өгж байхгүй сургуулийн гадаа. За тэгэл мэдээж хүүхдүүд бүгдээр л донат дээр очирлж байгаа. За цөөхөн ингээд алин мэдж байгаа. Тэгээд хөөж судалсан. Эзнийхэн дараагаар тэгээд хөөж судалсан чи яг 15-аас 20 дахь минутан дээр донат идсэн хүүхдүүд дараагийнхаа чихрлэг амтныг автоматар хайж исэн. Харин нөгөө алин мэдсэн хүүхдүүд яасан бэ гэхэлэр эсрэгээрээ дараагийн хоол идэх хугацаа нь уртсан буюу цадсан байсан. Тэгэхээр нөгөө хэлэхэд энэ нөгөө энгийн сахар чинь шал өөр ажилуулад хүүхдийг дараагийн хоолтыг бас дэмжээдэн өсөх мэдрэмжийг аюул хурдан өгөөд байна. За энэтэй холбоотой тэр туршилтын дараагийн нэг том пепер хэвлэгдсэн нь юу байсан бэ гэсэн чинь за яг таргалж ин тэрийг бол ойлгоо да тий. Том хүүхдгүү чихэр хідэдээ бол таргалж байгааг ойлгож байгаа. За дараагийнх нь нэг айгуу чухал юм байсан бүлгүй сэтгэл түгших буюу anxiety гэдэг имийг маш их хэмжээгээр ихсэгдэг юм байна. Тэгээ тэр нь хүүхдүүдэд ялангуяа бага насны хүүхдүүд яаж гардаг гэхээр уур уцаартай болох нөгөө өөрийнхөө эмоцийг тийм зөв бусаар илэрхийлэх юм авч шийдэх, тэрийж унахч гэдэг юм уу те. Иймэрхүү юм зан төлөвийн өөрчлөлтөнд оруулж ин гэдэг сүүлийн жилүүд аюух судлаад байгаа. Тэгэхээр бидний яриад байгаа энэ энгийн нүрс ус буюу яг энэ бидний нүдэн дээр харагдаж байгаа энэ йотон чихэр сахар маань өөрөө амаар ороод цуснд нийлэгжээд гарахлаараа биднэрт бие махбодын төдийгүй бас сэтгцэн эрүүл мэнд дээр бас юм аюул тохиолчрол болцсохгүй гэдэг би бас уншаад надад бас жоохон юм зөвлөвчтэй санагдсан. Тэгээ энэ дэр бас яг нэг юм яг эсрэг судалгаа гэдэг хүүхдүүдэд өдөр болгоныг аяг сүү уулах нь хүүхдүүдийн сэтгэл түвшлийг бууруулдаг. Тэгвэл гоё юм байна тий. Адилхан бас нүрс ус дотор нь байгаа шүү дээ. Энгийн нүрс ус лактаз байгаа. Гэтэл яадаг вэ гэхээр хүүхдийн сэтгэл түвшил буураад сэтгцэн эрүүл мэнд нь илүү тайван болдог. Тэгэхээр бид нар нөгөө нэг яг энэ байгаль дээр байдаг хоол хүнсийг төлхөөр хөлөөлөх нь хүүхдээ эрүүл мэндэд төдийгүй сэтгцэн эрүүл мэндэд аягүй чухал нөлөө үзүүлдэг байхгүй. Одоо бидний дараагийн үеийн хамгийн том асуудал бас сэтгцэн эрүүл мэндийн асуудал тий. Сэтгэл зүйн асуудал. Тэгэхээр бид нар энийг эрүүл байлгахын тулд хүүхдэд хамгийн сайн шинэ дэжилтэй хоол хүнсийг өгөхөөсөөр аргагүй. Би нөгөө нэг ярилцлагынхаа эхэнд байсан юуруу эргэж жоох ухрыг бусдаа бас дахиад нөгөө нэг мэдээлэл давтах үүднээс нөгөө энгийн болон нийлмэл нүрс ус байдаг гэдгийг бид ярьслахаа түрүүнд хэлсэн. За тэгвэл энэнийг яаж бид нар шошгоноос харах вэ гэдгийг би дахиад нэг зурган дээр тайлбарлая. Сникерс дуртай. Дуртай шүү дээ. Би бас амар дуртай. Сникерс дотор хэрэгтэй юм зөндөө идэг. Тэр дотор самар байгаа. Самар дотор ашигтай тос байгаа гэдэг тий. За манай сникерс нь би өөрөө дуртай учраас би албаар сникерс сонгосон. За манай сникерс дотор юу байгаа вэ гэхээр сахар, какао, цөтгийн тос, шоколад, лактоз, сүү, эрдэнэ ширсийн, лецитин, амт оруулагч гэдэг ингээд
өндөгний цагаан хүртэл байгаа. За тэгвэл яг нөгөө нэг саяны бит хоёрын анх дурдсан нүүрс ус уурга өөх тос гэдэг үндсэн бодисоо харахаар нийт нүүрс усных нь хэмжээ 35 грамм. Үүнээс цагаан яотон буюу нөгөө нэг энгийн sugar буюу сахар маань 30 грамм байхгүй. Тэгэхээр үлдсэн 5% нь нөгөө нийлмэл хэрэгтэй нүүрс ус байх нэ гэд бид нэр ер нь шошгон дээрээс бас ингэж харах боломжтой гэдгийг би бас ээж амнартаа дахиад хэлмээр байна. За тэгвэл манай үндэсний үйлдвэрлэгч хүнсний компаниуд сүүлийн жилүүдэд одоо супермаркетд ороод харахаар бас айгүй гой бүтээгдэхүүнүүд хийдэг болжээ. Надад бас таалагдж байгаа. Заримдаа ингэж ста нөгөө өглөө яраад хүүхдэд цэцэрлэх нөхөд сүү байна бас байдаг болсон. Нэг удаагийн жижиг савлгаатай пакеттай ч гэдэг юм үү те. Ялангуяа нарийн бооны салбар бол бүр гоё хөгжиж байгаа ч гэдэг юм уу. Энэ дэр надад нэг юм санал байна л да. Шошгон дээр ер нь одоо хоол зүйчийн зүгээс бас хэлэхэд шошгон дээр Монгол улсад баримталдаг стандарт ер нь байдаг юм уу? Ялангуяа хүүхдийн хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн дээр. Энэ дээр яг нөгөө түрүүний хэлдэг нүүрс усыг энгийн бол нийлэмэл гэж ялахгүй. Зүгээр нүүрс ус гэж тавьчихад байгаа. Тэр сайн ч юм уу муу ч юм уу. Бид нар ялангуяа импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг харахад бол дотор нь энгийн нийлэмлэгээ хоёр ялгачаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эн чинь харахад сайн юм шиг боловч дотор нь бас яг бидний бие дортой нөгөө бодис ч юм байшгүй. Бид нар ялгаа харшаад байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсын стандартаар бол тэр байхгүй байна. Энгийн нийлэмлэл хоёрыг хамттан тавьчихад тэгээд сүүл өөрчлөгдөж бол. Тэгэхээр бас подкастынхаа хүрээнд бас яг энэ сэдвийнхаа хүрээнд уриалмаар байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань хаяг шошгон дээрээ ядаж бид нар нөгөө ийм ч хоол зүйчин ингээд зөвлөд ийм байдаг шүүгээ хилээд идэг тэрийг нүдэнд харагдахуйц гарт баригдахуйц яг ингээд харааны төвшин тавиад өгөх юм бол ингийн болон нийлмэлээр нь тавиад өгчмөр бид нараас хүүхдүүдэд тайлбарлахад гоё болох юм те. Энэ дотор ийм байгаа шүү гэд тайлбарлаад хэлгээд. Ялангуяа нөгөө эрүүл гэж аягүй татгалтай бүтээгдэхүүн гарч байгаа боловч тэг яг аль нь нийлмэл юм бэ те. Хичнээн грамм байгаа. Гэтэл яг л эрүүл одоо шинэ одоо жигнэмүүд гараад эрүүлэндээ сайн гэж гарч байгаа бүхэл өөр их гэл гэж. Гэтэ эдэнгүүд аюух сахар амт гэдэг чааш те. Тэгэхээр дотор нь хэрэв бид нар ялгаа тавиад өччих юм бол нийлмэл нүүрс усны тэд байгаа, энгийн нүүрс усны тэд байгаа. Тэгэх юм бол нүг сонголтонд илүү нөлөөлнө. Өргөн болж ирэх гэсэн үг те. Бид илүү сонгож чадна гэсэн. Яг зөв. За дараагийн яг нэг энэ хүрээнд биднэрт нэг ярилцах нэг юу байна л да. Яг харьцангуй сургуулийн орчинд давсалсан буюу давсны агуулмжтай бүтээгдэхүүн харьцангуй бага байдаг гэж би анзаарсан. Энэ дээр ер нь хүүхдийн давсны хэрэглэн дээр хэрвээ хэлмээр зүйл байвал хоол зүйчүүд юу байдаг вэ? Тэр бол эцэг эхийн ер нь аль амтлах мэдрэхүүг шалтгаална. Та гадар хоол идээд хоолны давс хэвийн санагдчихвал та хитүүлэн давс хэрэглэдэг гэсэн. Хамгийн гоё тий. Яа тэгэхээр гадуур нэг ресторан гонцнуудын давсны хэрэглэг дунджин авдаг нэг 14.9 буюу 15 грамм байхгүй. Оног давсны хэрэглэг чинь 5 грамм шүү дээ. Тэгэхээр 3 дахин өндөр аа гэсэн. Тэгэхээр та тэр давснаас 3 дахин бага амтлагаатай байвал тэгээд давсан дээр нэг тип байх нь хоол гарахаас минутын өмнө давсаа хийх хэрэгтэй. Ич нар маань сонсоод таарай. Гарахын эцсийн мөчөд ер нь хоолны давс хэрэгтэй. Яа тэгэхээр эхлээд хийвэл давс уусаад амтдаг болчтой. Тэгээд 2 дахь 3 дахь удаа хийгээд хэтрүүлэх давс байдаг байхгүй. Тэгэхээр ер нь давсыг бүх хоолнд 2 дугаар хоолнд ч шүлтэй хоолнд ч яг хоол гарахаас ер нь 1-2 минутын өмнө хийгээ хоолыг ер нь нэг удаа буцалгаа гаргадаг. Яа энэ бол хамгийн амар ста нөгөө $1000 зөвлөх байх те. Хоолоо хийгээд яг гарахаас өмнө яг 1 минутын өмнө хийх юм байна. Гадуур хоолж байгаа хоолны чинь амтан давсан шураг биш санагдаад байвал гэртээ ихэдэд байна гэсэн үг юм байна. Та давсны хэрэглээ ихтэй хүн л гэж ойлгох хэрэгтэй. За ингээд бидний өнөөдрийн сэдвийн маань талаарх ярилцлагын хугацаа өндөрлөж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд бид хүүхдүүдтэй эрүүл зөв сонголтыг хийх, өөрт нь сонголтыг үлдээх ёстой. Сонголт хийхин тулд бид буюу насан туршид бид нар маань түүнийг зөв чиглүүлэх юм үндсэн үүрэгтэй юм байна гэдгийг дахин ээж авнартай уриалмаар байна. За тэгээд бидний хоол хүнсний үндсэн бүртэл болох нүүрс ус бол эргэн тойронд нийлмэл болон энгийн хэлбэрээр оршдог. Энгийн буюу энэ хүү ширээн дээр байгаа цаахар маань хэтрүүлэн эргэлдэх юм бол таны болоод бидний хүүхдийн эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг юм байна шүү гэдгийг та бүхэнд бид хэлхийг хүслээ. Ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа.